За залнаас нь эхлэвэ. Энэ хотлыг яах вэ? Сайн уу? Намайг Мөнх Хүжин гэдэг. Би бэлэн урлаач тоглоом зөвлөх хоббитэй юм байна. Ер нь тоглоом зөвлөх хаад бол хамгийн бүр багадаа саятан тоглоом тоглож эхлэхээс эхлээл ер нь сонирхол маань эхэлсэн гэж боддог. Өнөөдөр би та нарт өөрийнхөө дуртай зарим тоглоомуудыг танилцуулахаар авчирлаа. За хамгийн ихнийх нь Ticket to Ride. Энэ тоглоомын хувьд болохоор хамгийн анх эхний хөлбөр нь бол Америк, дараагийнх нь Европ, тэгээд цаашаа Герман, Аз, Япон гэх мэт янз бүрийн хөлбөрүүд байдаг. Яг энэ хөлбөр нь болохоор Ticket to Ride Europe-ийн 15 жилийн limited edition хөлбөр байгаа. Энэ тоглоомн дээр болохоор Европын хотуудыг төлбөрийн дагуу холбоод оноо цуглуулж хоорондоо уралдаж тоглодог юм. За дараагийнх нь болохоор Splendor тоглоомын цувралгаа. Энэ тоглоомн дээр болохоор эрдэнийн чулуу цуглуулах замаар оноо цуглуулад хин хамгийн дөрвөл 15 оноод хүрсэн тэргүүнд хаждаг байгаа. Яг энэ Marvel-ийн хөлбөр дээр жишээ нь Infinity Stone цуглуулan гэдэг. Энэ бол Clue. Энэ тоглоом дээр өнгөрсөн шөнө хин нэгэн амир сэтсэн байх ба тоглоомын ихэнд хин түүний хүнээс нь хинч мэдэхгүй. Харин тоглоомын явцад хин, хаана, ямар зэвсгээр түүний хүнээс нэг олж мэдэх болно. Харин энэ Avengers-ийн хөлбөр дээр бол Loki хин далцсныг олж мэддэг. Энэ тоглоом бол Table. Картан дээр өгсөн категорийн дагуу энд байгаа өсгүүдээр ишлүүлэн цагтаа уралдаж нэрлэнэ. Хэрвээ та цагтаа амжиг бол хасчих. За эцэст нь хоёр картын тоглоом байгаа. Энэ хоёр тоглоомын хувьд бол What Do You Mean гэдэг цувралын нэг хэсэг байгаа. Тэгэхээр Let's Get Deep Friends Edition. Энийг тоглоом хийсэн илүүтэйгээр найзуудтайгаа уулзаа сууж байгаа үедээ би бинээсээ хизээж асууж байгаагүй асуултуудаа асуухад санаа болгож шийдэхэд илүү зүгээр. Нөгөөх нь New Phone Who Dis. Энэ тоглоомн дээр цаанаас нь өгсөн чат нь хин хамгийн хөгжилтэй, сонирхолтой хариулт өгөх вэ гэдгээрээ уралдаад оноо цуглуулад хамгийн хөгжилтэй нь хожих болно. Миний хувьд Amazon-оос чанартай оригинал тоглоомуудыг стороор дамжуулан захиалан авдаг. Тэр тусмаа Amazon Prime Day sale-ийн үеэр зад хямдарахаар нь хүлээж агаад захиалцдаг. Та бүхэн мөн адил сонирхож байгаа тоглоомуудаа 7 сарын 16-17-нд болчихж байгаа Prime Day sale-ийн үеэр амжаад аваарай.